Бүгд найрамдах Солонгос улсын SBS телевизийн бүтээл Wailed Musician хөшигний арын дуучин. Азийн шилдэг дуу хоолой шалгаруулах энэхүү уралдаан төвшрөлгийг Монголын үндэсний олон нийтийн телевиз албан ёсны эрхтэйгээр зохион байгуулна. Азийн 13 орны шилдэг дуу хоолой төвшрөлдөх 14 стэйж насны pop, hip-hop, R&B, баллад усгалаа дуулдаг хүн бүхэнд боломж нээлттэй. Та оролцохыг хүсвэл Wailed Musician MNB-ийн хаяг руу өөрийн товч танилцуулга болон 90 секундын дуулж байгаа бичлэгээ илгээгээрэй. Шилдэг 3 оролцогч бүгд найрамдах Солонгос улсад зохион байгуулагдах Азийн ялагчийн төлөөх уралдаанд оролцох эрхтэй болно. Бүртгэлийн хугацаа 2025 оны 5 дугаар сарын 12-нд дуустал. Дэлгэрэнгүй мэдээллийг 88 26 26 15 88 4 18 42 Зөвхөн дуу хоолойгоор нь сонгодог хөшгөний арын дуучин шоу. 22 оролцогч ширүүн өрсөлдөөнийг давж үндсэн тэмцээнд авьяас чадвараас орно. Бид энэ бүрэлдэхүүнээр анх удаа цугларч байна. Тийм шүү. Бүгд гайхалтай хүмүүс байна. Ингээд цугларчсан байгаа нь сүртэй харагдж байна шүү. Бид өмнөх үедээр 4 шүүгчтэй байсан. Тийм шүү. Харин өнөөдрийн хувьд гэвэл шүүгчдийн тоо нэмэгдсэн. Тийм болохоор манай тэмцээн улам бүр сонирхолтой орно гэж найдаж байна шүү. Бүгдд амжилт хүсье. Тэгэлгүй яах вэ? Би л тэмцээн яаж өрнөхийг тэсэн ядан хүлээж байна. Тийм шүү, тийм. Би итгэл дүүрэн байна. Манай нэвтрүүлгийн үндсэн тэмцээн 2 дугаар шатны урдчилсан шалгаруулалтаа ижил хэв маягаар явна. Бид өмнө нь оролцогчийн зөвхөн цээжин биеийн сүүдрийг хардаг байсан. Тэгвэл энэ удаад бүх биеийн сүүдрийг харах болно. Нийт 8 шүүгчийн 6 дэмжсэн тохиолдолд хагас шигшээд орох эрхтэй болно. Хэрв 6-аас доош санал авбал манай тэмцээнээс шууд хасагдана. Харин одоо Ким шүүгчийн сэтгэлдлийг сонсын үндсэн тэмцээн ямар байх вэ? Хамгийн багадаа 6 хүний санал авах ёстой ч дээ. 6 шүүгчийг. Тэгэхээр бүрч хэцүү байх болов уу гэж би лав бодож байна. Үүндээ бол ямар ч ялгаа байхгүй. Ялгаагүй. Таалав шийдвэр гаргахтаа сэтгэл хөдлөлтөд автдаггүй байна. Айхавдар хөтлөгчтэй юм аа. Үннийг хэллээ. Магадлал нь бол ижил шүү дээ. Тийм ээ тий. Энд олон шүүгч цугларсан болохоор манай оролцогчдод бүр илүү сандарч байгаа байх. Тийм болохоор жаахан хэцүү гэж магадгүй. Өнөөдөр ядаж явахад цаг агаар муу байна. Бороо орж байна. Тийм шүү. Бороотой өдөр уйдгартай байдаг болохоор хүмүүсийн сэтгэл бүр чамархуу ирж магадгүй. Тийм шүү. Тэгэхээр 6-аас ч илүү санал авч магадгүй шүү дээ. Тийм шүү. Өнөөдөр ямар байх вэ? Сонирхолтой санагдчихлаа. Жон Тухайн шүүгч өнгөрсөн удаад оролцогчдын мэдрэмжинд маш их анхаарал хандуулсан санагдж байна. Тийм ээ. Илүү чөлөөтэй мэдрэмжтэй. Энэ дууг мэдэрч дуулна гэдэг их хэцүү. Анх удаага дуулж байгаа гэхэд сайн байлаа. Үнэхээр мэдрэмжтэй. Цаг зав гарах юм бол дэвтэр дээрээ мэдрэмжээ дүрсэлж зурах хэрэгтэй. Мэдрэмж гэдэг чинь дуу хөгжмийн салшгүй нэг хэсэг. Энэ удаад бас мэдрэмжийг чухалчлах уу? Тийм ээ, мэдрэмж гэдэг чинь дууны салшгүй нэг хэсэг шүү дээ. Өнөөдөр ч бас би мэдрэмжийн дүгнэнэ. Дуунда үнэхээр сайн чи мэдрэмжийн сул байвал яах вэ? Шууд хасан. Амар юм аа. Одоо харин бүгдээрээ үндсэн тэмцээнээ эхлүүлцгээе. Манай эхний оролцогч бол Чондом дүүргийн довтлогч. Тийм. Яагаад нөгөө тийм энэ хүнийг санаж байна? Энэ нөгөө хүн байх нь. 비록 사랑은 아니라도 언젠간 한 번쯤은 돌아봐 주겠죠. Бүр догтлчихлаа. Уянгийн дуу. Дууны үг үнэхээр тод сонсогдож байна шүү. Үнэхээр гайхалтай. 어제 널 보았을 때
сайн дууллаа. Энэ дууг их сайн дуулсан болохоор өөр дууг яаж дуулахыг би бас сонсомоор байна. Үнэхээр сайн дууллаа гэж хэлээ. Эхнээсээ дуусах хүртлээр мундаг байсан. Би энэ оролцогчийг чадварлаг гэж бодож байна. 2 дугаар шатанд байсан хүн байна. Тийм ээ, 2 дугаар шатны шалгар уултанд оролцож байсан. Вау. Вау. Бүтэн биеэр нь харсан чинь бас өөр байна шүү. Сандарч байгаа байх та. 지금 이 순간 간절히 내가 바라는 한 가지 여느 때처럼 전화기 넘어 네 목소리 들으며 보고파 얘기하는 일 거짓말처럼 그렇게 돌아가고픈 한순간 조용히 너의 무릎을 베고 바라보던 하늘과 때마침 불어주던 바람 사랑이란 게 어쩌면 둘이란 게 어쩌면 스쳐가는 짧은 봄날 같아서 잡아보려 할수록 점점 멀어지나 봐 기억은 늘 쓸데없이 분명해져 다시 네 눈을 보면서 사랑해 가볍게 말할 수 있게 된다면 어떤 사람을 만나고 어떤 노래를 듣고 또 가끔은 날 생각하기는 하는지 어느새 또 세상은 너 하나로 물들어 추억이라 자고 나면 하루만큼 더 아름다워져 더 아름다워져 Сайхан дууллаа. Тийм ээ. Шүүгчдийн 100% саналаар дараагийн шатанд тэнцлээ. Энд товчлуур байгааг би мартчихсан. Тэгээд гэнт товчлуур байгаа гэдгийг сансан л да. Угаасаа тэнцлээд л гэж бодсон. Сэтгэл тоногшохоор сайхан дууллаа. Одоо цаг ирд байгаа болохоор энэ хүний хувьд хэцүү байсан байж магадгүй л юм. Тийм шүү. Хоолойных нь өнгө нойрмог юм шиг сонсогдсон. Цагийн зөрүү нь гараагүй байж магадгүй. Сэрээд удчихсан хүний хоолой өөр байдаг шүү дээ. Сэрээд удчихсан хүний хүү. Тийм ээ. Энэ оролцогчийн дууг амьдаар нь сонсох гоё байлаа. Хоолойны бичлэг хийлгвэл ямар сонсогдох вэ гэсэн сониуч сэтгэл төрсөн. Тийм ээ. Үнэхээр сайхан санагдлаа. Санал нэг байна. Сэтгэл тоногшсон дуу байлаа. Бидний сэтгэлийг уяртал дуулсан энэ оролцогч өндөр амжилт гаргаж магадгүй гэж бодогдоод байна л да. Тийм шүү. Үнэхээр сэтгэл уяртал дуулж чадлаа. Ёстой сайхан байлаа. 사랑이란 게 어쩌면 다시 네 눈을 어떤 사람을 만나고 Үнэхээр сайхан. 너무 행복했습니다. Манай шүүгчид чондом дүүргийн довтлогчийг санал нэгтэйгээр дэмжиж хагас шигшээд оролцох эрхтэй болголоо. Баяр хүргэе. Баяр хүргэе. Өнөөдрийн эхний оролцогч үнэхээр сайн дууллаа.
Эхний оролцогчоос эхлээд сайн байлаа шүү. Иймэрт дуудуулах үнэхээр хэцүү байсан баха. Үнэхээр хэцүү шүү. Арай эрт биш үү? Харин тийм ээ. Манай дараагийн оролцогч бол Обан дүүргийн Дэнгийн Ревекэ. Дэнгийн Ревекэ. 이제는 나라 말 안 해도 왜 이리 더 쉬운 걸 몰랐을까 이 옷들을 걸을 시간에 30분 더 널 안아줄걸 난 몰랐어 너의 맘의 크기도 옷 사이즈는 알았어도 너를 숨지게 하는 법도 까먹고도 헛짚었어 차라리 내가 바랬다면 쌓이는 것 없이 말했다면 이렇게 차갑진 않았을걸 널 너무 모르고 네 맘도 모르고 네가 나에게서 멀어지고 있는 줄도 난 정말 모르고 네 선물 고르고 원했던 건 이런 게 아니었던 걸 I can't live without you love oh, oh. I can't live without you love I wanna be a good girl 사랑받기만 하고 내게 주는 걸 I wanna be a good girl 사랑받기만 하고 내게 주는 걸 미쳐 몰랐고 그런 내가 너무 싫어 나를 보는 너의 눈빛은 이미 식어 한 번만 더 기회 주면 네가 원하는 사랑을 줄게 주는 법을 배울게 너를 사랑해 부디 노력해줘 안아줘 눈 맞춰줘 다시 혼자 되지 않게 날 바라봐줘 널 너무 모르고 네 맘도 모르고 나에게서 멀어지고 있는 줄도 난 정말 모르고 네 선물 고르고 원했던 건 이런 게 아니었던 걸 Үнэхээр мэдрэмжтэй юм аа. Тийм ээ, үнэхээр гоё. Гайхалтай дуулж байна. Энэ дууг дэндүү амархан дуулаад авах шиг. 정말 모르고 네 선물 고르고 원했던 건 이런 게 아니었던 걸 Ёстой нэрэ. Хөшигний харын дуучин шоуны оролцогчид авьяас чадрын хувьд хинээс ч илүү юм аа. Харин тийм ээ. Бүгдээрээ авьяастай юм аа. Гайхаж алмаартай дуулах юм аа. Хамтдаа соль шүүгчийн сэтгэлийг сонсъё. Юу гэхээр үнэхээр чөлөөтэй дуулж байгаа нь мэдэгдэж байсан. Би эхлээд жаахан санаа зовсон боловч сүүл рүүгээ тайвширчихсан. Хоолоогоо өөрчилж байгаа нэг сонирхолтой бас чадварлаг санагдлаа гэж би хэлмээр байна. Тийм шүү, ур чадвартай. Тийм ээ. Хин ч энгийн нэг дуучин гэж хэлэхгүй. Тийм байгааз. Тийм шүү. Үнэхээр сайхан. Оролцогчдын мэдрэмжийг ярих дуртай Жон Дунхан шүүгчид ямар санагдсан бол? Мэдрэмжийн хувьд ярих юм алгаа. Ялангуяа их сайн өгүүлсэн. I wanna be a good girl 사랑받기만 하고 내게 주는 걸 미쳐 몰랐고 그런 내가 너무 싫어 Хэмнэлээ бас нуглаагаа их сайн мэддэг юм шиг санагдсан. Хэмнэлээ их зөв тааруулж энэ тайзыг амьлууллаа гэж бодож байна. Би дараагийн шатанд тэнцвүүлнэ. Би ч бас цагтаа рэпер байсан хүн. Одоо ч бас тийм бидтэй. Цагтаа гэсэн үү? Энэ тайзан дээр хэмнэл гэж юу гэдгийг мэдрүүлж чадлаа гэж бодож байна. Обон дүүргийн Дэнгийн Ревекээг манай шүүгчид бүгдээрээ дэмжиж хагас шигшээд орох эрхтэй боллоо. Баяр хүргэе. Баяр хүргэе. Баяр хүргэе. Баяр хүргэе. Баяр хүргэе. Оролцогчид үнэхээр сайн байна шүү. Дэндүү сайн. Яаж бүгдээрээ ийм сайн байдаг вэ? Одоо ийм байгаа юм чинь сүулдэ яах болж байна? Өмнөх шалгаруулалтыг бодвол энэ удаа өмссөн хувцас нь баг зэрэг гэрэлтээд байх шиг санагдсан. Тийм шүү, сүйдэртэд. Хармаар байна.
Манай дараагийн оролцогч бол Хуагуг дүүргийн ногоо мэлхий. Энэ хүнийг санаж байна. Эртэд Жумбакийн дуг дуулсан. Хоол байна. Тэгээд бас хэв маяг нь адилхан Тийм байсан. шүү, тийм үнэхээр төстэй байсан. Nothing on you. Nothing on you, better way for me to say than my smile just ain't the same anymore. Nothing on you, a feeling that's so hard to find. I let the drive us crazy 100 times. I wish that I could see that smile again. This emptiness is starting to make sense. I just can't let no one as hard as strong as true. 'Cause all the world and nothing on you. Хоолоо сайтай юм аа. I wish that we could dance the way we dance. Remember when we loved until we cried. I just can't let the one as hard as true as true. 'Cause all the world and nothing on you. Or maybe there's still time, and maybe there's still a chance for us to love again. I want to love again. Wish that we could dance the way we dance. Remember when we loved until we cried. I just can't lose no one as sad and strong as true. 'Cause all the world and nothing, no. Oh, all the world and nothing on you. On you. Алзуур маань юм аа. Тийм шүү. Төгсгөлийн сонсвоо. Мондөг юм аа. Гайхалтай. Чадварлаг байна шүү. Мундаг байлаа. Би жаахан тайвшраатахыг. Манай шүүгчид Хуагуг дүүргийн ногоо мэлхийг санал нэгтэйгээр дэмжлээ. Баяр хүргэе. Зүгээр л дөө эхэлмэгц. Эн чин шүүдээ л гэж бодсон. Хөөх. Тэр хоолой гинэ. Маш их таалагдсан. Хэрвээ шин дуу гаргавал би заавал сонсноо. Тийм шүү. Зүгээр л машин барьж байхдаа сонсмор санагдсан. Үнэхээр гайхалтай. Гоё ялаа. Маш өндөр үнэлгээ өглөө. Ян Юсов шүүгч тун сэтгэл хангалуун сонсож байгаа харагдсан. Үнэндээ бол би хэлэх үгэж олохгүй байна. Дуу эхлэмэгц хөөхөл гэж бодсон. Би маш олон дуучны дууг дуулж байхыг сонссон. Гэхдээ энэ оролцогч үнэхээр ур чадвартай юм аа. Ийм чадварлаг хүмүүсийг харахаар заримдаа атгах сэтгэл төрдөг юм шүү. Энэ дуунаас бас нэг мэдрэгдсэн зүйл гэвэл айдас.
Ер нь бол баг зэргийн айдас мэдрэгдсэн ч гэлээ үнэхээр сайхан байлаа. Би энэ оролцогчийг шүүж дүгнэхээсээ илүү дунд нь орж чихтэйвэн сонссон. Үнэхээр таатай сайхан байсан. Баярлалаа. Тийм ээ. Энэ оролцогч 2 дугаар шатны урьдчилсан шалгаруулалтын үеэр ийм байгаагүй. Тийм шүү, тийм. Үнэхээр ийм байгаагүй. 2 дугаар шатны урьдчилсан шалгаруулалтад Жомбагийн чиний тухай гэдэг дуу дуулсан. Тухайн үед дуучны нь хэд дуурайгаад байна уу та гэсэн сэтгэл төрсөн л дөө. 아침에 눈에 뜨면 네 생각이 나 창밖을 바라보다 네 생각이 나 Өнөөдрийн хувьд дуугаа зөв сонгожээ. Дараа ч бас дуугаа зөв сонгороо гэж хэлмээр байна. Амжилт хүсье. Хоолой нь ёстой уйрмаар юм аа. Би лав дуунд нь уйрсан. Уйрам гэдэг үг энэ дунд яг тохирч байна. Би хуагуг дүүрэгт очиж үзээгүй л дээ. Гэхдээ одоо бол очиод үзчихэд илүү тэхгүй юм шиг санагдлаа. Би тэр газрыг ясны шөлөөрөө алдартай гэж дуулсан юм байна. Саяны дууг сонссон чинь сайхан хоол идчихсэн юм шиг л боллоо. Хэрвээ энэ оролцогч маань би даасан цомгоо гаргавал би лав худалдаж авна. Хуагуг дүүргийн ногоо мэлхий та ярих юмгүй сайн байлаа. Манай шүүгчд дуу нэгтэйгээр дэмжснээр та хагас шигшээд орох эрхтэй болж байна. Баяр хүргэе. Өнөөдөр үнэхээр баярлаж байгаа хаа. Игдвэтэй юм аа. Манай дараагийн оролцогч бол Ханнам дүүргийн Ходаан. Санж байна. Ямар вүлээ? Эспа шиг байсан. Тийм шүү. Винтер шиг хоолойтой. Тэрийг үнэхээр сайн дуулсан. 내가 원하는 대로 자신 있는 모습 그대로 You know what you're doing, get telling me what you do with it Think it with so will I Харах юмсан. 조금 늦은 저녁길 나를 앞서 걷는 사람들 행복할까 느린 걸음 때문에
Ханнам дүүргийн ходон 6 шүүгчийн саналаар тэнцлээ. Хамтдаа сон дунхан шүүгчийн сэтгэгдлийг сонсъё. Энэ хүний торгон мэдрэмж үнэхээр таалагдлаа. Тэгээд бас дараа нь ямар дуу дуулах вэ гэж сонирхол төрөөд тэнцүүлж эхлэв. Өнөөдөр сонгосон дуу нь үнэхээр гоё байлаа. Өмнөхтэйгөө ижил байсан бол хасагдах байсан. Өнгө химнэл гих зүйл дээр бол үнэхээр хэлэх юм алга. Чадварлаг байсан. Гэхдээ ганц гэмн гэвэл тайзан дээр амьдаар дуулахдаа дууга мэдэрч чадахгүй байгаа юм шиг санагдлаа. Тэгээд бас жаахан уйтгартай ч гэмээр сонсогдсон. Гэхдээ энэ хүн Dreams Come True дуулсан гэж бодохоор бас сонирхолтой санагдаад байгаа юм. Дажгүй дуулсан. Үнэндээ бол эхлээд сонсоход гоё байсан. Гэхдээ дуулах тусам уйтгартай болоод байлаа. Тэгээд л анхаарал сарничсан. Тийм болохоор дараагийн шатанд юу чаддгаа бас авьяас чадвараа бүрэн гүйцэд гаргаараа гэж л хэлээ дээ. Ханнам дүүргийн ходооныг 6 шүүгч дэмжсэн тул хагас шигшээд орох хэрэгтэй болж байна. Бүгдээрээ баяр хүргэе. Баяр хүргэе. Баяр хүргэе. Сайн байлаа. Манай дараагийн оролцогч бол Миа дүүргийн Коруми. Ихтүүтэй очтой юм аа. Коруми гэж юу юм? Ягаав нөгөө Китигийн найз. Сайн байна уу? You never say no lies to me, baby. You never say no lies to me, baby. When I walk in the room, know you want it, you know it's true. The beat is popping, it's moving you. Your toes tapping down in your shoes. I feel it dropping a different groove. Have you heard there's a new sensation? If you kick it old school, I can be a something new. I can be a something new. I can be a something new. Энэ үг нь их хөгжилтэй дуу. Даамч дуундаа тохируулж хөгжилтэй дуулж чадсангүй. Миний бодлоор бол энэ дуу тухайн оролцогчдод зохихгүй байгаа юм шиг санагдлаа. Дууныхаа хэмнэлийг мэдэрч чадахгүй байна уу даа л гэж би лав бодлоо. Тэгээд л би товчлуураад арчлаа. Тийм ээ. Би шин янжи шүүгчтэй санал нэг байна. Надад ч бас хөгжилтэй санагдсангүй. Тэгээд бас аяа сонсолгүй төрүүлээд эхэлж их шиг болсон. Үнэндээ бол энэ хөгжилтэй сайхан дуу. Даанч манай оролцогч сандраад байх шиг л санагдлаа. Тиймээс хасхаас өөр арга байсангүй. Уучлаарай. Миа дүүргийн Коромид ганцхан шүүгчийн дэмжлэг дутаж манай тэмцээнээс хасагдж байна. Тэгэхээр Миа дүүргийн Коромид та бидэнд царайгаа харуулах уу? Царайг нь хармаар байна. Харуулна гинэ. Үнэхээр игдүүтэй юм аа. Та яг одоо гарч ирнэ үү? Сайн байна уу? Сайн байцгаана уу? Би Миа дүүргийн Коруми байна. ありがとうございます。 Япон хүн юм уу? Солонгос хүн. Нөгөө та гадаадд сурч эсвэл амьдарч байсан уу? Үгүй, би Кангон дүүргийн Чолвон төрсөн. Таас юм нэгчвэдгүй шүү. Хөөх юм аа. Миний сонссноор таны хувьд маш онцгой нэгэн хүн шүүгчд дунд байгаа гэсэн. Тийм болоо. Тэр хүн намайг мэдэхгүй байхаа. Ингээд арай хуучин найз залуучин биш вэз? Сандраад байх чинь. Нууцаа дэлгэж болохгүй шүү. Намайг танихгүй байхаа. 声よ。 Тийм болоо. Хин юм бэ? Жон Дунхан багш. Сайн байна уу, Жон Дунхан багшаа? Сайн байна уу? Юу? Багшаа гэсэн үү? Дүр байж угаарай.
Дуунхан багш байсан юм уу? Тийм ээ. Би Согийн их сургуулийн дуулаачаа ангид багшилж байгаа л да. Сайн байна уу? Тэгэхээр танаа оюутан гэсэн үг үү? Миний хичээлд суусан уу? Үгүй, харамсалтай нь таны хичээлд сууж байгаагүй. Би одоо 4-р дамжаанд сурч байгаа. Уулзсандаа баяртай байна. Баяр хүргэе. Баяр хүргэе. Баяр хүргэе. Тийм бол 9 сард уулзъя да. Хоолнд орноо. Нэрээ юу? Тийм ээ. Болцохтой комент сайн шүү. Нин төрөнд дуугмын сонссонд их баярлалаа гэж хэлмээр байна. Бүх шүүгчдээ баярлалаа. Тэгээд бас цаашдаа улам бүр хичээж алдаа дутагдлаа засаж залруулнаа. Надад маш үнэтэй заавар зөвлөгөө өгсөн та бүхэндээ маш их талархаж байна. Үнэхээр баярлаж байна. Багшаа, хэрвээ та жинхнээсээ хоолнд оруулвал би үнэхээр баярлаа шүү. Өнөөдөр сайн байлаа. Баярлаа. Баярлалаа. Та нартай мяд үргийн Короми байлаа. Миний хамгийн дуртай оролцогч. Нэгдүгээр шатны урдчилсан шалгаруулалтанд ганцхан сонголт байсан. Энэ удаагийн оролцогч бол Гүгү дүүргийн F100%, Жунгүг болон Шинлим дүүргийн TT, Илсан дүүргийн Дагин. Come back once more, I wish your days. You need to give a song. Галзармаар юм аа. Өнөөдөр ёстой сайн байлаа. Хэрвээ тоглолт хийвэл би заавал очиж үзнэ. Тийм ээ. Бүгд найрамдах Солонгос улсын SBS телевизийн бүтээл Wasted Musician хөшигний арын дуучин. Азийн шилдэг дуу хоолой шалгаруулах энэхүү уралдаан төвшрөлгийг Монголын үндэсний олон нийтийн телевиз албан ёсны эрхтэйгээр зохион байгуулна. Азийн 13 орны шилдэг дуу хоолой төвшрөлд 14 стэйш насны pop, hip-hop, R&B, баллад усгалаа дуулдаг хүн бүхэнд боломж нээлттэй. Та оролцохыг хүсвэл Wasted Musician MNB цэг MN хаяг руу өөрийн товч танилцуулга болон 90 секундын дуулж байгаа бичлэгээ илгээгээрэй. Шилдэг 3 оролцогч бүгд найрамдах Солонгос улсад зохион байгуулагдах Азийн ялагчийн төлөөх уралдаанд оролцох эрхтэй болно. Бүртгэлийн хугацаа 2025 оны 5 дугаар сарын 12-нд дуустал. Дэлгэрэнгүй мэдээллийг 88 26 26 15 88 4 18 42